Сайн байцгаана уу хүмүүсээ. Өнөөдөр Америкийн ТV шоу болох Divorce Court буюу салтын шүүх хурал гэдэг одоо YouTube дээр ч байгаа тийм ТV шоуг та бүхэндээ ярьж өгч байна. Энэ дээр одоо миний ярих байгаа дугаар дээр болонгууд Mr. Wheatham, ноён Whitcomb actually. Тэр залуу тэгээд тэр залуугийн эхнэр Asia гэдэг эмэгтэй. Тэгээд Asia-гийн эгч нь буюу Talia гэдэг энэ гурвын хоорондын одоо асуудлын талаар ярих байгаа. Тэгээд Mr. Whitcomb болонгууд дүү Asia-гаас нь салаад эгч Talia-тай гэрлэж байгаа. Яаж явж байгаад ийм болчихвоо гэд. Тэгээд одоо Mr. Whitcomb гэж ярьж эхэлдэг. Asia буюу дүүтэй ингээд одоо 10 хэдэн жилийн өмнө онлайнаар ингээд чатаар танилцчихсан. Тэгээд чатаар ингээд айгүй удаан холбоотой байж байгаад нэг өдөр уулзахаар болсон. Тэгээд уулзахдаа Asia болонгод тэгж байгаа дагуулад тавьсан. Тэгээд тэгж байгаа дагуулад тавьсан чинь нөгөө нэг Whitcomb нь болонгод тэгж харангуудаа шууд ингээд би махт айгүй таалагдсан гинэ. Ингээд шууд ингээд хүссэн. Одоо би махт бодороо шууд ингээд татагдсан. Гэтэ тэр үедээ бол тэгэл өнгөрсөн. Тэгээд дүүтэй нь бол ингээд харилцаатай байсаар л байсан. Харилцаатай ингээд яваал тий. Тэгсээр хагаад тэгж явж хагаад тэг дүүтэй нь гэрэлсэн. Тэгээд тэгсэн чинь шүүгч бүр хүү байж байгаарай. Наадах чи одоо бүр ингээд айгүй юм чи бол ингээд айгүй нэр төрийн ингээд ярьж байна. Одоо нэг эмэгтэй хүнтэй ингээд харилцаад тэгээд их одоо нөгөө хавчирч ирсэн их чинь болонгууд эмэгтэй нь чамд таалагдсан мөртлөө чи бүр ингээд анх танилцсан эмэгтэйгээ сонгоод ингээд өөрийнхөө нэр төрийг ч гэсэн хүндлээ нөгөө эмэгтэйгээ ч гэсэн хүндлээ явсан байна тийм үү гэд шүүгч асуусан чинь тийм ээ ирэх юм шүүгчээ гэд. Гэтэ чи ингээд тийм үү гэдгсэн чинь нөгөө эрэгтэй тийм ээ ирэх юм шүүгчээ би ингээд түүнийг өвтөхийг хүс тэр үед ингээд над их чинь таалагдчихсан ч гэсэн би түүнийг ингээд өвтөхийг хүсээгүй маа гэдгсэн чинь нөгөө шүүгч чи одоо тэгээд ингээд өнөөдөр хаана байгааг хартаа өнөөдрийн үйл явдал чинь энэ эмэгтэйчүүдийг өвтөхгүй мүү гэд асуудаг. Тэгсэн чинь Mr. Whitcomb болохоор яг үнэхээр өвтөж байгаа. Гэхдээ би бол энэ дээрсээ бол айгу хөлцөл өчөж байна, уучлал хүсэж байна. Намайг уучлаарай гэдэг. Тэгээд шүүгч нөгөө ихнэрээс нь асуудаг л та. Одоо Asia-гаас хатагтай тэ Whitcomb эднэр ингээд одоо нөхрөө чинь ярьж байгаа бүхэн үнэн үү гэд. Тэгсэн чинь ер нь бол ерөнхийдөө тийм. Гэхдээ их чинь тэр үед найз залуу болонгууд одоо нөхөр нь тэр үед эрэхтэй дахиад гурван эрэхтэй найзтайгаа ирсэн гэж аахгүй. Тэгээ их чинь болонгууд хоёртой нь ингээд бас харилцаатай ингэж ийм харилцаатай байж байгаад тэгээд энэ залуугийн заяа ахтай нь ингэж харилцаасаа байлаа дууссан гэж аахгүй. Тэгсэн чинь шүүгч бүр юу ямар байлаар юм бэ те ингээд бүр наац чинь ингэж бүр ингээ буфе дөрөн ингээд юм болгоно ингээ тавг дөрөн буфе дөрөн юм хоолтой төрлөөд байдаг заяа. Ингээд бүр өстө буфер дөрөн юм жонхгүй ямар заваа юм бэ? Ямар юм байлаар босромыг юм бэ те. Тэгэл бүр ингээ хил хүүг нь олдохгүй бүр ингээ хэсэг ингэж байж байгаа. Тэгсэн шүүгч бүр ингээл oh my god ямар амар юм бэ станер ямар амар юм бэ гэл шүүгч байгаа реакшн амар гоё за. Тэгсэн чи Asia гэтээ эрхэм шүүгчээ би бол яг ийм нөхцөл байдалтай бол их амар муухай энэ нөхцөлийг бол тийм муугар хүлээж авахгүй байгаа гэдгсэн чинь шүүгч нэгстэй. Сайн байна. Стоо сайн байна гэдэг за. Нэг шүүгчд би амар дуртай. Тэгээд шүүгч Asia-гаас яагаад энэ залуутай гэрэлсэн яг ингээд үнэхээр хайртай байсан уу гэдгсэн чинь би тэр үед 19 настай байсан. Тэгээд би бол хайртай байсан. Би ингээд хайртай байгаа болоод ингээд суусан гэсэн чинь. Гэтэ чи ингээд мэддэгтэй одоо Mr. Whitcomb тэр үедээ бүр ингээд зүгээр амар азгүй амтан total loser гэдэг жаахгүй. Бүр амар азгүй амтан байсан гэж хэлсэн штэ гэсэн чинь яг хөө тийм ээ. Гэтэ ингээд би 19 настай байсан. Би түүнийг ингээд өөрчилж чадна гэж бодсон. Тэр үед одоо тэр залуу нөхөр нь олонгууд ингээд ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгээ сургуулаа төгсөөгүй, сургуультаа явдаггүй. Тэгээ тэр залууг болгоод өөрчилж чадна гэж бодсон. Гээд арай дээр хүн ингээд болгож чадна гэж бодсон гэдгсэн чинь шүүгч бүх охтууд л тэгж боддог. Бүх эмэгтэйчүүд л тэгж нэг удаа үздэг. Гэтэ яг хөө чамайг 19 настай болохоор байсан болохоор ч би чамайг уучлая хэлдэг. Тэгсэн чинь заа чи ингээд аахаа тийм ээ баярлаа гэд хэлтгээ. Тэгээ шүүгчээс нэг гоё юм хэлдэг. Чи ингээд ямар нэг юмд найдаж гэрэлж болохгүй чи эр хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ чи яг ингээд хүсэж байгаа одоо яг өөрийнхөө нэг төсөөл дотор байгаа залуу байгаа шүү дээ эмэгтэй хүн болгоны дотор ийм хүнтэй гэрлэх гээд яг тийм залуутайгаа л одоо ингээд тэр залуутайгаа л бай тэр залуугаас сонго түүнээс чи одоо нэг залууг харчаад одоо би энэ залууг ийм болгоно гэсэн залуугаа битгий сонго. Чамд дараа нь юм асуудал болно гэж байна. Би бас тэрийг бас үнэл гэж бодож байна. Яг эрэгтэй хүнтэй бол тий бас эрэгтэй хүн өөрчлөгдөхгүй шүү дээ найзуудаа. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.
Тэгээд шүүгч Mr. Whitcomb-ос асууна. Би ингээд нэг юм ойлгохгүй байна. Одоо анхны уулзалт нэрээ чи одоо эхнэр болох Эйшэл татагдаагүй. Түүний эгчин чамд таалагдсан. Тэгсэн яг хөө ингээд анхны уулзалтан дээр яг ингээд илдэг байхыг угаасаа байна гэдгийг ойлгож байна. Ягаад тэгэхээр чи ингээд уцаар ингээд өмнө ингээд харилцаатай холбоотой байсан. Гэхдээ чамайг ингээд яг юу түнтэй гэрлэхэд хүргэсэн юм бэ гэд асуудаг. Тэгээ Mr. Whitcomb хариулдаг л та. Тийм ээ ингээд одоо Эшигийн зөвөө би тэр үед олцтой хинч биш байсан. Тэгээд Эшитэй танилцсанаас хойш би ингээд арай дээр хүн болсон. Би ер нь бол ингээд ядуу гэр бүлээс гаралтай, broken home ингээд те хэцүү ингээд амьдралаас ингээд гаралтай. Тэгээд түнтэй танилцсанаас хойш би ингээд арай дээр хүмүүстэй нийлсэн, дээр зүйлийг ингээд харсан. Тэгээд би бүр ингээд сургуулаач одоо 10 жилийн сургуулийг хүртэл төгссөн. Тэр үнэхээр намайг өөрчилсөн. Түүний гэр бүл ч гэсэн намайг ингээд өөрчилсөн гэд хэлдэг. Гэсэн чинь нөхөр нь ингээд юмнууд өөрчлөгддөг штэ тий. Тэгээ юу өөрчлөгдсөн бэ гэдэг шүүгч асуусан чинь тэр ингээ өмнөшөө ингээд намайг ингээд дэмжлэгтэй байхаа болчихсон тийм намайг ингээд байнгын дэмждэг байсан тэгэхээр дэмжихээ болчихсон тэгээд ингээ олон жилийн дараа би ингээ харсан яг үндэ тэр тийм дэмжлэгтэй хүн байгаагүй түүний гэр бүл аав ээж нь намайг байнгын дэмждэг байсан байнга надад одоо чи ингээд илүү сайныг хийж чадна илүү дээр хүн байж чадна гэж байнга хэлдэг байсан юм бэ нэлээ би тэрийг ингээ ойлгосон тэгээд ер нь гэр бүл нь байсан гэд хэлээд хэлсэн чинь шүүгч за тэгэл ер нь бол одоо гэр бүл нь чамайг өөрчилж байгааг мэдснээс хойш бол чамд бол айлч их чинь байсан бол зүгээр л юм байна штэ те гэдгсэн чи үгүй шимшгч гүү гэл бүр амар их no гэлдэг за амар тэгснэ би ингээд хүмүүсийг намайг нэг хоёр ингээд ихчдүүсийн хооронд яваад байгаа ингээд үсрээд ингээд дэгдээд байгаа гэж ингээд хүмүүст ойлгогдмааргүй байна гэдэг юм дэ тийм л бас тийм bro гэсэн амар шууд тэгдэг цаа нөхөр. Энэ бол ингээд төлөвлөсөн зохион байгуулалтаа ингээд гэрэлтээсэн. Гэдгсэн чинь Asian. Надад л бол тийм байгаагүй. Түүнэл тийм байсан бол та гэдэг. Тэгээ хамгийн хогийн нь энэ залуу энэ бол зохион байгуулалтаа гэр бүл байсан гэж хэлснийхаа дараа. Тэгээд бас нэг юм гэх юм бол одоо тэр ерөөсөө ингээд халамжлахаа болчихсон. Намайг ингээд халамжлахаа болчихсон. Тэгээд дээрэс нь гэх юм бол тэр өөрийгөө хайчихсан, өөрийгөө халамжлахаа болчихсон, гэр онооч цэвэрлэхээ болчихсон. Ялангуяа түүний ээжийг насарсны дараа бид нар ингээд ээжийнх нь гэрт нь үлдсэн байна л да. Одоо гэрт нь ингээд өргөжлүүлээд гэрийг ингээд аваад амьдсан юм байна. Тэгэхэд бүр ингээд бүр доорцсон. Өөрийгөө хаяад гэр онооч цэвэрлэхээ болчихсон. Бүр хамгийн амин дэглэлээ заяа. Гэр оноо цэвэрлэхээ бүх юмыг ингээд хайчихсан. Тэгээд бүр дээр нь өөрийгөө оролцуулаад гэдэг. За what the fuck энэ залуу бол бас салсан дээрээ. Тэгээ шүүгч асуудаг одоо Asia та ингээд чи одоо гэрэлтийнхаа одоо ингээд бүхэлдэн гэрэлтийн хугацаанд одоо ингээд анзаардаг одоо хайрлагдаагүй ч юм уу те одоо ингээд одоо бүтэн одоо ингэж ойлголцсон юм шиг мэдэмж дотоо нэг тийм мэдрэмж авч ирсэн үү ер нь бол гэрэлтээсээ тийм сэтгэл хангамжгүй байдал авч ирсэн үү гэдгсэн чинь тийм эрхэм шүүгчээ. Тэгээ тийм ээ тийм надад бол би тэр үед надад аягүй хэцүү байсан. Би тэгэд ингээд би аягүй депресд байсан. Би хамгийн анхныхаа ингээ хүүхдийг төрүүлсэн. Өдрийн ингээ 2-7 хоногийн дараа ээжээ алдсан. Тэгээд ингээ маш их стресстэй, депресстэй, сэтгэл готролтой байсан. Тэгээд тэр үед нь болонгууд яг хэрэгтэй үед нь нөхөр нь хажууд нь байж чадаагүй. Тэгээд би ер нь бол ингээ түүнийг халамжлахаа болчихсон. Хаус гэр бол ингээ байнгын зэрхэн байдаг байсан. Тэгтээ би бол түүнийг халамжлахаа болчихсон. Яагаад тэгэхээр тэр намайг халамжлахаа болчихсон болохоор би ч гэсэн ингээ болчихсон. Тэгээд шүүгч нөхрөөс насна чи ингээд чамайг түүний хэрэгтэй одоо Эшигийн хэрэгтэй цагт хажууд нь байгаагүй гэж байна. Чи одоо яг илүү одоо тэг ингээд халамжтай илүү ингээд одоо түүнд ямар нэг юм хийж өгөх боломжтой байсан гэж өөрийгөө бодож гинөө гэдгсэн чинь тийм ээ би бол илүү ингээд хайрлаж халамжилж болох байсан. Гэхдээ надад одоо юм өгөх юм эрэгтэй рол мэдэл бол миний амьдралд байгаагүй. Надад тийм байгаагүй. Яг тийм одоо ингээ халамжилдаг талаар бол байгаагүй. Гэтэ би бол ээжтэйгээ ингээ өссөн. Тэгээд би одоо Эшигийн аавыг нь харж гэж үлгэр дуурайл авч ингэж явдаг байсан. Одоо түүний аав нь болонгууд ажилдаа яваад гэртээ мөнгө авчирдаг. Түүний ээж нь болонгууд ингээ гэртээ суугаад гэр орноо цэмцлэгээд эргэтэн ингээ хоол унд хийгээд ингээ байж байдаг байсан. Түүнээс би ингээ түүний аавыг бол ингээ ээж нь халамжилж ингээ яг хэрэгтэй цагт ингээ хамт байхыг хараагүй гэж хэлдэг. Надад бол энэ жоохон тэр хувийн юм байгаа шүү дээ. Заавал хин нэгний одоо түүний аав ингэж байгаа юм би ч гэсэн охинд нь ингэж хандна гэдэг жоохон тийм тэнэг ухаан бутсан ч юм уу сэтгэл дотсон үлдэл шиг санагдсан.
Тэгээд шүүгч ихчийн дод. Гэтэ энэ Marilyn гэдэг эдгийн овгон л юм шиг байгаа. Хаттай Marilyn гэдэг. Эсвэл одоогийн нөхрийнх нь овгон ч юм уу, I don't know. Улан таалия гэдэг байхгүй. Тэгээд хаттай Marilyn хашиг гараад ир гэдэг энэ дээр нөгөө нэг одоо энэ хэсэг үүдэр чи зогсдог. Тэгээд тийшээгээ дуудаад за энэ хизэнээс эхэлсэн бэ гэсэн чи өө энэ бол нэлээд ингэ дээрээс эхэлсэн ингэ бараг ингээ 2 3 жилийн өмнөөс эхэлсэн. Тэгээд одоо ингээ хатагтай таалия Marilyn болонгод ерөөсөө энэ залуугийн толгоонд нь бол ерөөсөө түрээсгүй амьдэрдэг байсан гэдгийг нэг байнгын л бодоостай ерөөсөө амар мухагааз. Тэгээд тийм байсан гэсэн чинь нөгөө нэг Asian болонгод шүмшүрчээ би юм хэлж болох уу гэдгсэн чинь за гээд одоо holiday ямар нэгэн баяр тэмдэглэл өдөр болонгод их чин таалиан болгонд гэртэн ирдэг байсан юм л да. Тэгээд тэр үед одоо нөхөр их хоёр нь ингээл өө чи одоо яхаараа энэ залуутай ингэж суудаг байна. Хаста хармааргүй байна. Би бүрээс энэ залууч амар үзий яд чинь гингүүт нөгөө нөхөр нь болгоо чи одоо яах гэж байгаа авчирсан яста амар тухгүй байна гэж би бинийгаа бүр ингэж байнгын үзий яддаг гэсэн гинэ тэгсэн чинь шүүгч энэ ингээд хоёрын одоо дотноссон зөвлөө эсвэл анханасаа ийм ухаалаг зайл анханасаа ингэ хийсэн ухаалаг зайл байсан уу гэж юм аахын тулд гэдэг. Тэгээ их чинь бол хэлж л та надад бол нэг юм ухамсарын нэг юм одоо тий одоо ухамсарт нэг ингэ бодол байсан одоо ингээд би одоо энэ бол манай их чинь нөхөр тийм болохоор одоо энэ бол тий ингээд болохгүй гэж ингээ өөртөө байнга хэлдэг байсан гэдгсэн чинь шүүгч эсвэл ингээд одоо хин бүхний нөхрийг хөрлөж яваал гэж болохгүй шүү дээ гэдгсэн чинь тийм ээ би өөртөө хэлсэн энэ бол манай их чинь нөхөр тий энэ бол хүнийх тийм болохоор би одоо ингээ ийм зүйл байж болохгүй тэгээ би бас одоо нөхрийнх нь хуучин найзтай нь 10 жилийн турш ингээм хамттай байсан. Гэхдээ ерөөсөө ингэж яг албан ёсны гэрэлтийн төрөл болоогүй. Гэхдээ ингээм хамттай амьдарч ерөнхийдөө ингэж хамтран амьдрагч одоо ингээм хамтрагч нэлээд удаан байсан байхгүй. Тэгээд эцэцэн салсан. Гэт ярьжсэн чинь шүүгч. Тэгээд яг хизээ та хоёр ингэж би биндээ яг ингэж хөрсөн юм бэ гэдгийг ойлгож байгаа зү. Яг хизээ тийм юм болсон юм бэ гэдгсэн чинь энэ хоёрын хуримных нь яг нэг өдрийн өмнө. Юу fire гал гаас тийм энэ дээр бол зүг гал хасдаг за. Нэг өдрийн өмнө заяа. Тэгээ шүүгч чи тэгээ их чинь хэлж байгаа юм. Тэгээд би бол ингээ хэлэх гэж оролцсон. Тэгсэн чинь ээшэ болонгууд нөхөртөө итгэхийг сонгосон. Яа тэгэхээр нөхөр нь бол тийм болоогүй гэж хэлсэн. Тэгээ тийм болохоор нөхөртөө итгээд гээд хамт гэрлэхээр шийдсэн. Тэгээ ер нь бол одоо ингээ миний буруу бол биш ээ. Би бол түнд ингээ хэлэх гэж оролцсон гэдгсэн шүүгч. Чи яагаад ингээ бүр ингээ хей тэ эн чинь бол өстой эн чинь гой зүйл биш ээ. Чи ингээ болоо гэж бүр дахин ингээ хэлээг юм бэ гэдгсэн чинь. Өө цаа чин бол ингээ яг тэр үед бол бүр ингээ ухаан санаанд бүр ингээ явцсан байсан. Бүр ухаан санаагүй болцсон байсан. Бүр ингээ тэгээ би угаасаа мянга ингээ хэлээд оролдох гээд ч ямар ч нэмэр байгаагүй. Тэгээ ч угаасаа би ингээ түнтэй ярилцгаад очих үед өөр нэг хүүхдийн хоёр ээжтэй ингээ юм яриа сууж байсан. Өө цаа чин бол out of lunch гэж зам. Бүр ингээ ухаан санаагаа алдсан байсан. Гэл хэлээд тэгээд тэгснэ манай эцэг эх бол бит хоёрын ингэж эрэгтэй хүнээс хамааралгүй ийм би даас эмэгтэй хүн бай гэж ингэж одоо өсгсөн. Багаас мань тэгж хэлдэг байсан гэдгсэн чинь шүүгч. Чи тэг эцэг их чинь ингэж чамд те би даас эмэгтэй хүн бай азгүй амьттай битгий яв гэж хэлж байхад чи ихчээсээ салж байгаа азгүй амьтнаг ихчээ азгүй амьтнаас салаад тэгээд чи тэр азгүй амьтыг аваа сууж байгаа юм уу гэдгсэн чи ээшэн бүр амар ингэж алгаад ирсэн. Зөв амринэттэй. Тэгээ одоо танаа их ээшээ тий бүх ингээ хэцүү ажлыг хийгээд энэ залууг нэг арай айтайхан амтан болгоод нэг арай нэг үн цэнтэй нэг авч болох үс болонгууд чи ингээ авч байгаа юм уу гэдгсэн чи үгүй над чи ингээ яг үндэ бүрэн үнэн зүйл биш байна. Манай эцэг их бада бид нар бас заахтай жаргалтай амьдар чи ингээ өөрийнхөө жаргалтай байх одоо байхыг одоо чамаа жаргалтай байх зүйл байх юм бол тэр бүх зүйлийг ингээ хий гэж ингээ заадаг байсан. Тэгээд их чинь дүүгээ олонгод тэр бол битаар ингээл угаас нэг ангид ингээ байдаг ус хамттай байдаг гэсэн ингээ ер нь бол ингээ би бинийгаа мэднэ. Тэгээд ээшээ олонгод дандаа л одоо тий ээжийн дүр одоо ээжийнхаа дүр аж одоо тиймэрхүү зүйлийг хийдэг байсан. Одоо ээж нь одоо тий одоо гэр орноо цэвэрлээд ингээ одоо тэр нөхрийнхөө хийснэр гэж аахгүй одоо тэр витамин хийснэр одоо ингээл ээж нь бол ингээл үр хүүхдүүдэд анхаарал гэр орноо анхаарал ингээл тийм байдаг байсан. Тэгээд цаачин бол ингээ ээжийн одоо дүр одоо юм ээж бол түүний ингээ рол модель тэгээд тэрийг ингээ дуурайдаг байсан. Тэгээ уусаа яг тэр үед болонгууд ээшээ бол ингээд ухаан алдсан байсан бүр ингээд бодит байдлыг анзаарах сөхөөгүй тийм байсан гэдгсэн чинь шүүгч. Чи одоо ингээд тэр юу ухаан алдсан байсан сте тэр ухаан алдсан байсан тэр ингээд юмаа мэдхгүй байсан тэр юмаа мэдхгүй байсан гэдэг чи яаж ингэж хэлж чадчихна тий. Тэгээд ахыг тэгэл чамд ээж чинь ийм одоо үнэнч байдал би бинийгаа хүндлэх тий ийм ёс зүйтэй байдал байдаг гэдгийг заагаагүй юм уу? Чи одоо юу яриад байгаа гэд маш их хуралдаг. Үнэхээр хуралдаг.
чи харин ухаан алдсан байсан юм уу те хин нэг хүртээ ингэж уулзаад ингэж хаваа явж байхдаа чи харин ингэж ухаан алдсан байсан юм шүү. Чи харин яг энэ дээр бол ингэж ядаж жоохон ч гэсэн те ичих хэрэгтэй. Жоохон ч гэсэн чамд ингэж нэг юм ичих ингэж болчиххай одоо монголоор ичих болчиххай байх хэрэгтэй. Тэр чи хаана байгаа. Тэгээд дээр нь чи хин нэгний нөхрийг авч байгаа бол тэр эмэгтэй лугаар ингэж заагаад тэр бол ухаан алдсан байсан гэж хэлхээ бол. За тэгээд юу яана. За энэ яриа өндөрлөн одоо тийм хохирч энэ төр гэл дуусч байгаа тэр. Тэгээд шүүгч хинээс одоо Эйшаас асууж байгаа. Та ингээд энд ирэхээс өмнө одоо нэг ерөнхий ингээд мөнгө Mr. Whitcomb-аас ингээд авахар ингээд юу яасан. Өрөөдлөгсөн. Тэрний талаар ярилцаа гэд тэгдэг. Тэгээд Эйшээ олонгод ингээд $300 нэхэмжилдэг. Яагаад тэгэхээр яг таал яг Эйшэг төрөх үед нь Whitcomb болонгод гэртээ байсан байлээ. Тэгээд тэр үед ингээд $300 ингээд порн үзсэн зүйл зургтан дээр. Тэгээд тэрнийхээ мөнгө ингээд асууж байгаа. Тэгсэн чи тэгээд энийхэн талаар тайлбарлаач гэдэг Эйшэг хэлдэг. За би ингээд эмнэлэгт ингээд байсан. Эхнийхээ хүүхдээ ингээд үлгэгдэж аваад эмнэлэгт ингээд 2-7 хоног хонсон. Тэгээд тэр үед надад миний биелний одоо нэг биел нэрсэн юм байна л та. Тэгээд тэндээс тэр нь бүр ингээд 2 хуудас байсан гинэ. Тэгээд нэг хуудас нь болонгод нэг хуудасны тал нь баг ингээд порн байсан. Тэгээ найзлал нь бол ерөнхийдөө ингээ алга болсон. Ингээд охиноо төрснөөс хойш алга болсон. Тэгээд бараг 3-7 хоногийн дараа Эйшээ болгоод каблийнхаа төлбөрийг ингээд хүлээж авсан гинэ. Тэгээд тэн дээр нь болонгууд ингээ 2 хуудас байсан. Бүх нөгөө нэг үзэн ингээд порно киноных нь лист одоо байсан гэсэн үг. Тэгээд шүүгч болонгууд за Mr. Whitcomb таны ингээд хувилбар чи юу вэ? Энэ үйл явдал таны одоо хувилбарыг сонсомоор байна гэдгсэн чинь. Би яг порн movie бол захиалж үзсэн. Гэхдээ энэ $300 бол порн movie бол байгаагүй. Тэгээд тэр үед болонгот битээрт ямар ч юм секси харилцаа энэ төр юуч байгаагүй. Тэгээд тийм болохоор л ингээд одоо түн одоо юм тиймэрхүү кино үзэх шалтгаануудын нэг бол тэр байсан. Гэт тэрсэн чинь шүүгч бүр ингээд тэр ингээд эмнэлэгт байсан шүү дээ. Чи одоо юу яриад байгаа юм бэ те? Чи эмнэлэгт байсан хүнтэй юу ярих гээд байгаа. Гэт бүр үнэхээр тэгээ юу хэмдэ бүр ингээд цөхөрөх болоо биш арайчтай гэсэн байдлаар ингээд хэлдэг. She just had a baby гэдэг байхгүй. Дөнгөж хүүхдээ авцсан. Дөнгөж хүүхдээ төрүүлчихсэн байгаа шүү дээ. Чи яагаад вэ гэдэг жаа. Тэгээ би ер нь тэгээ тэрний дараагийнхан ч юм ярьж чинь би бит хоёр тал ингээд ямар секс амьдрал байгаагүй. Энэ угаасаа $300 ч байгаагүй. Тэгээ би энд ингээд хурж ирээд надаас ингээд янз янз ингээд биелнүүд асууад биелний мөнгө асуугаад байна. Ухааны юм ингээд ярьдаг. Тэгээ тэгдэг байхгүй. Шүүгч. Одоо ингээд танаа хүн жигдтэй гэдгсэн чинь саяны тавтгаж дөнгөж 6 хүрсэн. Тэгээ бүр ямар ч бэлэг байгаагүй гэж боддоо. Ташуун хэлэхэд гэл тэгдэд шүүгч рүү. Эйшээ. Тэгсэн чинь шүүгч ойлголаа. Тэгээд юу хэлж байгаа шүүгч. Чи ингээ өөрийнхөө хийсэн нүглийг чи өөртөө нүгэл ингээд одоо удаад байна. Одоо Монголч нүгэл ингээд тариад байна. Ноён Whitcomb гэд хэлдэг. Би бас та хоёр одоо ингээд өөртөөхөө ингээ хийсэн одоо энэ балагт ингээд одоо үнэхээр их ингээ зовно гэж би бол ингээд таамаглаж байна. Ирээдүйд. Би ингээд одоо энэ залуу одоо тий Whitcomb-ыг хин нэгэн илүү одоо сэтгэл татам хүнд ингээд татамт нэг юм хэлж мэдэхгүй эсвэл чи одоо түүний одоо их чиг нь таалыг хэлж байгаа чи түүний ингээд толгойг тасцахыг ч би хэлж мэдэхгүй бол тэгээд толгойн бууч чамайг ингээд шорон руу явахыг ч мэдэхгүй би яг юу болохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо хадагтай Maryland би ингээд чамайг энийг хийхээсэ гэж ингээд асуумаар байна. Надад ийм одоо дүрэн байдаг. Tech to tech гийн эсрэг рүүл гинэ. Tech to tech. За энэ зүгээр нэр нь юм шиг байна. Tech to tech-ing эсвэл би харчих л та. За одоо ингэ тайлбарлаж байна. Tech to tech-ing гэдэг одоо дүрмийн эсрэг Tech to tech-ing эсрэг дүрм гэдэг нэртэй дүрм гинэ. Тэгээ tech-ing гэдэг нь хүн өөрийн хийсэн бүх буруу зүйл нүгэлтэй тэр бүхнийг ингээд одоо бусдын алдаан дээрээс ганцхан нэг жижигхэн зүйлийг олоод тэгээ тэр хүн дээрээ тохох өөрийнхөө бүх одоо нүгэл хилэнц одоо юу гэдэг юм буруу зүйлсээ тэр хүний ганцхан ингээд алдааг олж хараад тэгээ тэн дээр нь ингээд тохох. Яагаад тэр одоо тэр нэг жижигхэн зүйл болоогүй байсан бол энэ ингээд зүйл хийж болохгүй байсан гэж өөрийгөө зөвтгөх зүйл гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо шүүгч чамайг одоо дахиж хизээч юм тактикийг бити хийгээсэй гэж ингээ хүсэж байна. Тэгээд чи одоо ингээ өөрийнхөө хийсэн одоо зүйлтэйгээ нүүрс тулж хариуцлага үүрэх хэрэгтэй.
Үгүй бол энэ бүхэн чамд эцэстээ өөр төр чи ингээд бууж ирнэ. Чи өөрийгөө ингээд сайн бүх сайн талаар өөрийгөө бүх талаараа сайн зөв хүн мэт ингээд харуулахын зэрэгцээ буруу зүйл хийж болохгүй. Зүгээр л болохгүй гэдэг. Тэгээд ингээд танхимд байсан бүх хүмүүс яг тэр үгийг ингээд сонсоод алгаад очдаг. Угаасаа надад би ч гэсэн албацмар санагддаг. Тэгээд чи өөрийгөө даруй байлгаж хийсэн зүйлдээ харамсаж ичих ёстой. Тэгээд цаашдаа амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэтэ нэг зүйл хэлье. Тэр хүн сайн хэвээрээ байгаа цагт хүүхдүүдтэйгээ уулзах боломжийг түүнд олго гэд болно. Ээшээ тэлдэг байхгүй гэдгсэн чи ээшээ тэр хэзээ сайн байгаагүй сайн биш гэдгсэн чинь шүүгч ингээд сайн биш ингээд аюу сонирн болдог заяа. Тэгэл за мэдхгүй. Тэгээд одоо ноён Whitcomb та ингээ эр хүн болох хэрэгтэй. Одоогор чи бусдын хэрэгцээс илүү өөрийнхөө хэрэгцээг тавьдаг хүн шиг харагдаж байна. Болонгууд ерөөсөө харамсахгүй байна. Миний сэтгэлийн хань гэдэг одоо тэр их чин Талиагаа болонгууд одоо ингээд бид хоёр одоо Сөүл мэйттэй. За энэ ханууд гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээ би ингээд түнтэй гэрлэх болно гэдэг. Тэгээд шүүгчл за ойлголоо. Чи харамсахгүй Тали харамсахгүй бол одоо явах те гэдэг. Тэгээд чи 6 жилийн өмнө хэтэрхийх порно үзсэн юм шиг байна гэдэг. За. Тэгээд одоо бол ингээ буруутгаж чадахгүй. Тэгээд Эйшад болонгод би ингээ чамд мөнгө авч өгөхийг ингээ хүсэж байна. Гэхдээ одоо бол ингээ мөнгө авч өгөх ямар ч ингээ дүнслэл алгаа гэдэг. Тэгээд хүүхдүүдтэй нь ямар ч гэсэн уулзвал сайн хүн бол гэдэг. Тэгээд л ингээ дуустдаг хөндөлбөр олгож чадахгүй гэдэг. Нэг ийм сонирхолтой ТV шоуг та бүхэндээ орчуулад гээд аль чадан ядан орчуулж хүргэлээ. Тэгээд сүүлийн хэсэг нь жоохон юу байсан болохоор жоохон мэдгүй би нөгөө нэг яг 30 минутын одоо энэ чинь хэдэн минут юм бэ? 20 минутын ингээд дэрэн шоу юм байна. Тэгээд эхний ингээ 15 гаруй минутын ингээ шууд ингээл орчуулад ингээ явцсан сүүлдээ жоохон тарих маань ядарсан юм яасан. Айгүй ингээ орчуулахад хэцүү болоод ирсэн. Тэгээд би ChatGPT-гээс ингээ асуугаад ярилцаад орчуулжлаа. Тэгээд тэрийг уншаад өгчлөө. За тэгээд дараагийн таалагдсан бол лайк дараа намайг дэмжиж өгөөрэй. Комент дээр бичээд subscribe бас дараарай. Баярлалаа.